2026 оны 2 дугаар сарын 26-наас 3 сарын 21 хүртэл Будгайрыг загсны ордонд ухрах хөдөлгөөнөө хийж байна. За энэ удаагийн мэдээллээр Будгайрыг ухрах хөдөлгөөн хийх сар хүртэлт болох тухай ордуудад яаж нөлөөлөх тухай мэдээлэл болгон оруулж байна. Тэгэхээр 3 сар бол тэр чигтээ Будгайргийн ухрах хөдөлгөөн загсны ордонд хийгдэж охины ордонд бүтэн сар хүртэлт болно. Сар маань битүүрч хүртэлт болох нэ гэсэн үг. За 3 сард маш олон анхаарах ёстой зүйлүүд бол таны амьдрал дээр гарч ирэх нь байна. Энэхүү мэдээллээр дээрх хоёр үйл явдлуудыг ярихаас гадна 3 сар ерөөхдөө ордуудад маань ямар хуу байх вэ гэдгийг оруулж байна. За 3 сард 2 сарын 26-наас 3 сарын 21 хүртэл Будгайрыг маань загсны ордонд ухрах хөдөлгөөнийг хийснээрээ Будгайргийн хувьд хамгийн тухгүй, хамгийн сул энерги үзүүлдэг хэсэг гэж бол үзнэ. Маш уналттай байршил гэж бол астрологт үздэг. Тэгэхээр Будгайрыг маань загсны ордонд байршснаар ямар нэгэн байдлаар таны бодол санаа, хэл яриа, ойлголцол, ажил хэрэг дээр хүртэл тодорхой хэмжээний алдаа, асуудлууд гарч ирэх нэ. За нөгөө талаас болохоор 3 сарын 3-нд сар маань битүүрэн хүртэлт бол татж байгаа. Тэгэхээр охины ордонд энэхүү хүртэлт маань болж байгаа маань нэг талаас зарим тохиолдолд таны хувьд эрүүл мэнд дээрээ нэлээд анхаардаг, эрүүл мэнд дээрээ нэлээд олон өөрчлөлтүүд гаргаад эхэлсэн бол үр дүнгээ өгөх боломжтой таатай үе байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд урт удаан хугацаанд ямар нэгэн асуудалтай нүр тулж исэн, үр шир, эрүүл мэнд, эсвэл ажил төрлийн асуудлуудтай нүр тулж исэн бол энэхүү хүртэлтээр дээрх асуудлууд нэг тийшээгээ шийдэгдэх бүрэн боломжийг өгнө. За Будгайрыг ухарч байх үеүүдэд хүмүүс иргэн хуучин төлөвлөж исэн, хуучин бодож исэн ажлуудаа дахин хийх сэтэл рүү ордог. За шинэ ажлыг бол мэдээж энэ үеэр эхлүүлээд бол хэрэггүй. Ямарваа нэг шинэ ажил эхлэх юм бол энэ маань тодорхой факт байхгүй, мэдээлэл дутуу, зарим нэг зүйл дээр та буруу ойлголцсон байдалтай бол явагддаг учраас болж игэл шинэ зүйл гэхээсээ илүүтэйгээр хуучин бодож исэн зүйлүүдээ эргүүлэн авч өөрийн хувьд анхаарч ажил хэрэг болгох бүрэн боломжтой. За нөгөө талаас болохоор Будгайрыг ухрах хөдөлгөөн хийснээрээ зарим нэгэн таны хуучин донтолтууд бас сэтэрдэг. Тэгэхээр янз бүрийн асуудлууд, таны эрүүл мэнд болон сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд байдаг бол энэ бол иргэн сэтрэх бас өндөр боломжтой үе байдаг. За нөгөө талаас болохоор энэ үеэр шинэ гэрээ хэлцээр хийх, ялангуяа бичиг саасан дээр гарын үсэг зурхаас жоохон хөндөй, татгалзах шаардлагатай үе байна. Учир нь нэгэнт таны хувьд шийдсэн шийдлүүд энэ үеэр алдаатай, мэдээлэл дутуу байхыг үгүйсэхгүй учраас үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгцээтэй. За загсны ордонд Будгайрыг байршснараа нэг төрлийн та альва зүйлийг долгионоор мэдрэх, мэдрэмжээр хүлээж авах бүрэн боломжтой. Түүнээс биш бодтой яг тийм факттай зүйлүүдийг хөөцөлдөх шаардлагагүй гэж үздэг. За мэдээж Будгайрыг бол өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хангаж өгдөг бидний бага тархийг хариуцдаг ийм гариг байгаа. Тэгэхээр бол таны хувьд энэ үеэр жижиг шажиг зүйлүүд дээр, ярьж хэлсэн зүйлүүд дээрээ үл ойлголцлуудыг бол итвэхтэй татнаа. За нөгөө талаас альва зүйлээ хайж гээх, мартаж санах иймэрхүү нөхцөл байдлууд бол бүрдэн. Тийм болохоор хэрвээ та аялалд явах гэж байгаа, эсвэл хэрвээ та ямар нэгэн зүйл төлөвлөж байгаа бол дахин өөрийнхөө хэрэгцээ зүйлүүдийг шалгах. За тэгээд бас хайж гээсэн тохиолдолд ямар хуу байдлаар дараагийн асуудлыг шийдэх үү гэдэг дээр маш их анхааралтай энэ сарыг бол өнгөрөөгөөрэй. За нөгөө талаас болохоор мэдээж Будгайрыг ухрах хөдөлгөөн хийхээс гадна сар битүүрэн хүртэлт болж байгаа маань мэдээж охины ордыг Будгайрыг удирддаг. Тэгэхээр ямарваа нэг байдлаар охины орд, загсны орд таны хаана байршиж байна. Дээрээс нь энэ үеэр бас ямархуу өөрчлөлтүүдийг таны ордонд юм уу, таны мандж байгаа ордоор яагаад яриад байгаа вэ гэхлээр мандалт орд бол астрологийн зурхаан ухаанд нэг буюу нэгдүгээр гэр гэж үзэх буюу таны ерөнхий
бие физиологи, таны ерөнхий жанжин шугам, таны ерөнхий одоо зориг тэмүүлэл бие физиологоор хийгддэг бүхий л асуудлуудыг шийддэг. За тэгэхээр үүнээсээ тоолоод таны хувьд охины орд хаана вэ? Таны хувьд загасны орд хаана вэ? Энэ дээр чинь ямар үйл явдлууд болох нь вэ гэдгийг тооцоолон ярьдаг. Тэгэхээр мандж байгаа орд яагаад чухал байгааг нэгт үгээр ойлгох хэрэгтэй. Хоёрт гэвэл мандж байгаа ордыг төрсөн цагаар ч олдог. Тэгэхээр төрсөн цагаа та мэддэг бол ямар ч онлайны аппликейшн одоо ашиглаад өөрийнхөө төрсөн цаг минутыг оруулаад нэг дээр байгаа тэр ордыг харах хэрэгтэй. Нэгдүгээр гэр дээр байгаа гэсэн. За бод гараг ордуудад ухрал хөдөлгөөн хийж за сар маань битүүрч хэртэлд авчирж байгаа энэ мэдээлэлээр хоньны ордоос ахуулаад ярина. Тэгэхээр хоньны ордохны маань хувьд энэ одоо хэртэлт маань таны хамгийн түрүүнд эрүүл мэндийн байршил, за хоёрт гэвэл таны оюун санаа, далд ухамсар, за альва зүйлийг одоо юу гэдэг альва зүйлийг юмны ард суугаа төлөвлөдөг хэсэг гэж байдаг. Ямарваа нэг зүйлийг эрэл хайгуул хийдэг хэсэг гэж байдаг. Энэ хоёр хэсэг дээр чинь бод гараг ухрах хөдөлгөөн хийж эрүүл мэндийн байршил дээр чинь сар маань одоо битүүрж эхэлнэ. За тэгээд хэртэлт болно. Тэгэхээр таны хувьд өөрийнхөө одоо юу гэдэг асуудлуудыг энэ үеэр маш их цэгцтэй олж харах бүрэн боломжтой. За урд нь дуусгаагүй байсан зарим нэгэн ажил карьерийн хувьд дутуу байсан зүйлүүдийг та эргүүлэн харах боломжтой. За нөгөө талаас болохоор та хол улс орн руу ямар нэгэн байдлаар аялал зүйлд явах бас өндөр боломжтой сар байна. Ангараг гараг маань загасны ордонд бас нэлээдгүй хугацааг одоо энэ 3 сард бол өнгөрөөнө. Болж өгвөл таны хувьд ажил карьер дээрээ ямар нэгэн эрэл хайгуул хийх, за дээрэс нь одоо олонний өмнө илүү их гарч ингэж ажиллахаасаа илүүтэйгээр хийж байгаа ажлынхаа яг одоо гол шийдэл гаргадаг хэсгүүд дээр анхаарлаа хандуулах. За дээрэс нь ямар нэгэн төлөвлөгөөг өөртөө хадгалан үлдээж эрэл хайгуулыг хийхэд тун таатай бод гарагийн ухралт бол болно. За нөгөө талаасаа хин нэгнээс ямар нэгэн байдлаар ховжив сонсох, эсвэл хол улсаас мэдээ сонсох, эсвэл хол улс руу явах гэж төлөвлөж исэн ажлууд маань иргэн гарч ирэх, эсвэл ямар нэгэн аялалтай холбоотой одоо мэдээллүүд юм уу төлөвлөгөө өөрчлөгдөх өндөр боломжтой үе байна. За альва зүйлээ хайж гээхээс анхааралтай байх хэрэгтэй сар байна. За дээрэс нь эрүүл мэндийн тал дээр таны хувьд энэ хэртэлтээр нэг талаараа эрүүл мэнд дээр чинь сайн нөлөөлөл, нөгөө талаараа бас хэрвээ та эрүүл мэндээ анхаарахгүй хайсан бол үүн дээр чинь бас нэлээд том дохио өгсөн өөрчлөлтүүд эрхийг үгүйсэхгүй. За амьдралын бүхэл асуудалтай одоо хит их нүүр тулгаасаа илүүтэйгээр илүү оюун санаагаа чөлөөлөх, асуудлаас илүү их хол хөндий байж одоо асуудлын яг эсрэг талд гараад асуудлыг хөндлөнгөөс харах юм боломжийг өгсөн сар байна. Тэгэхээр бол өдөр тутам хийж байгаа зүйлүүд дээр нэг амьсгаа аваад өөрийгөө нэг иргэн толдох боломжийг бол 3 дугаар сард танд өгж байна. Ямар ч тач таны хувьд хийсэн зүйлүүдийнхаа үр дүнгуудыг хүртэхээс гадна дараагийн төлөвлөгөө, дараагийн одоо ажил карьер дээр хийх том алхмыг та энэ үеэр илүү их судлах шаардлагатай болно. Удахгүй одоо 4 сар хүрээд ирэхлээр таны хувьд ангараг гараг хоньны орд руугаа одоо өөрийн чиглэл хөдөлгөөнөө хийгээд ирэхээр маш их эрч хүчтэй, маш олон асуудлуудыг төлөвлөө энийхээ араас явах юм итвэхтэй боломжийг бол өгж байна. За нэгэнт одоо хоньнуудын маань хувьд санчир гараг маань хоньны ордонд байршлаа нэгэнт одоо үүсгэсэн одоо аяллаа хийж байгаа. Тийм болохоор таны хувьд яаралгүйгээр ямар нэгэн асуудалд маш юм дүн шинжилгээтэй хандах шаардлагатай. Нэг талаараа хоньнуудад маань энэ маш төвөгтэй боловч таны хувьд илүү том хүн болж өөрийнхөө одоо байгаа байдал одоо төлөвлөж байгаа төлөвлөгөө зүйлийнхаа араас тууштай явхад чинь энэ ирж байгаа бод гарагийн ухрах хөдөлгөөн танд маш олон одоо дутуу архисан мэдээллүүдийг олж харахад чинь нөлөөлнө гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд энэ хэртэлт болон бод гарагийн ухрах хөдөлгөөн таны амьдралын мэдээж олон одоо зорилгууд, за төлөвлөгөөнүүд, за ирээдүйг одоо харсан ерөнхийдөө та 3 сард бол тэр чигтээ нэг тийм альва зүйлийг төлөвлөж, за ер нь ирээдүйд би яах уу, юу хийж байх уу, юун дээр гол анхаарлаа өгөх үү, миний цаашдын зорилго
хүсэж исэн, тэмүүлж исэн мөрөөдөл маань юу байна уу гэдэг дээр нэлээд эргэн анхаарал хандуулсан, эргээд төлөвлөгөө гаргасан ийм үйл явдал бол болохоор харагдаж байна. Таны хувьд бол ирж байгаа энэ 3 сард нэлээд олон өөрчлөлтийг нөхөрлөл хүрээлэл дээрээ гаргах нь байна. Хуучин найз нөхдүүд амьдралд чинь эргэн гарч ирж нэлээд олон урд нь төлөвлөж исэн ажлуудыг танд санал болгох, эсвэл урд нь уулзаж тохиролцож исэн зарим нэгэн зорилготой холбоотой зүйлүүд бас таны амьдрал дээр иргэн гарч ирэх өндөр боломжтой. Таны хувьд өөрийгөө илэрхийлэх байдал, өөрийгөө ингээд харуулах байдал, бусдад та өөрийгөө ямархуу байдлаар нээж таниулж харуулдаг. Ер нь амьдралаасаа ямархуу аз жаргалуудыг мэдэрч үүний араас хөөцөлддөг юм бэ гэдгээс илүүтэйгээр цаашдын зорилго болон нийгэм юу хүсэж байна, нийгэмд зориулсан, эсвэл олон нийтэд зориулсан олон нийтэд хурж үйлчлэхийн тулд юм уу, хурж бизнесээ харуулах, түгээхийн тулд ч гэдэг юм уу, ямархуу зүйлүүдийг илүү та орхигдуулсан байна гэдгээр анхаарлаа илүү хандуулна. Нөгөө талаасаа таны хувьд хэртэлт 3 сарын 3-нд таны 3 сарын 2-оос 3 сарын 3-нд бүтээлч сэтгэхүй, за тэгээд өөрийгөө илэрхийлэн харуулах байдал гэдэг дээрээс хэртэлт маань сар битүүрэн хэртэлт болж байгаа нь таны амьдрал дээр өөрийнхөө хувь хүний эго тоглолтоос илүүтэйгээр за нийгэм хүрээлэл, хүмүүстэй яаж нэг цугтаа алхах уу, за дээрэс нь хүмүүс нийгэм юу хүсэж байгаа вэ, үүнд таны бизнес, таны зорилго хэрэг нийцэж харж байна уу гэдэг дээр нэлээд олон өөрчлөлтүүдийг гаргана гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд цаашдын зорилго дээр чинь сурч мэдэх шаардлагатай ийм үеуд үүсэхгүй. За дээрэс нь өөрийнхөө ямар нэгэн дуртай зүйлээр бас нийгэмд хүрэх сонирхол сэтэл тань төрж болох боломжтой. Ямар ч байсан таны хувьд сар битүүрж байгаа маань аливаа зүйлийг дуусгаад дахин шинэ зүйлийг эхлүүлэх шаардлагатай болно. Тийм болохоор өөрийнхөө дотоод хүсэл зорилгыг гэхээсээ илүүтэйгээр хүмүүстэй холбогдож яаж илүү нийгэмшгүй гэдэг дээр илүү их өөрчлөлтүүдийг гаргаж эхлэх нэ гэж бол харагдаж байна. За үр хүүхдтэй хүмүүсийн маань хувьд үр хүүхдээ чинь амьдралд бас эргээд шийдэгдэхгүйсэн олон асуудлууд шийдэгдэнэ. За үр хүүхдээ чинь бас нөхөрлөл хүрээлэл харилцаа холбоо энэ үе таны хувьд нэлээд чухал болох. За үр хүүхдийнхаа бас зорилго тэмүүлэл харилцаа холбоонд илүү их анхаарлаа хандуулах бас шаардлагатай болж байгаа үе байна. За ганц биеийн маань хувьд болцоо, үерхэл, нөхөрлөл, хайр сэтгэл гэдэг зүйлүүдээс илүүтэйгээр үүгээрээ дамжуулан өөрийнхөө дуртай зүйлүүд болон хайр сэтгэл, болцоо хин нэгэн үнтэй цаг хугацаа өнгөрүүлж байгаа бол энэ хүнтэйгээ хамт ямар нэгэн байдлаар сонирхолтой хоёрын ирээдүйд илүү хэрэгцээтэй зүйлүүдийг олж нээх бүрэн боломжтой. За нөгөө талаасаа бас таны хувьд нэлээд олон идэвхтэй сошиал медиа дээр бас нэлээд олон идэвхтэй алхмуудыг хийж болох боломжтой үе байна. За дээрэс нь нар маань мэдээж загасны ордон дээр бас аялж байгаа маань таныг нэлээд зоригтой шийдлүүдийг гаргахад тусалсан ийм үе. Бас дээрэс нь сугар гариг маань одоогоор загасны ордонд аялж байгаа учраас найз нөхдүүдтэйгээ таатай харилцааг бүрдүүлэх, олон нийтийн сошиал медиа дээр илүү их таатай харилцаа юм уу, эерэг харилцаануудыг хүртэл үүсгэх боломжтой бол ийм сар өөрөө 3 сар төрчихтэй байна. Ямар ч байсан 3 сард өхрүүдийн маань хувьд их тийм зорилгоо биелүүлсэн ийм идэвхтэй нийгэмшилтэй ийм саруудын нэг бол болох нэ. Эний дараагийн орд бол эхрийн орд. За эхрийн ордныхны маань хувьд энэ 3 сар өөрийн чинь альва төлөвлөгөө маш хариуцлагатай саруудын чинь нэг болно. Тэгэхээр таны хувьд ажил, карьер, за тэгээ тэр чигтээ хүнд заа гэж хэлсэн бол үнэхээр тэрнийхээ араас явах шаардлагатай юм сар болох нь байна. 2 сарын 26-наас 3 сарын 21 хүртэл бод гариг ухрах хөдөлгөөн хийж байгаа. Энэ бол танд маш чухал үеүүдийн нэг. Учир нь таныг бод гариг удирддаг. Бод гариг маань таны хувьд мэдээж ажил, карьер дээр ч ухрах хөдөлгөөнийг хийж гэн, ангараг гариг, нар, сугар гэд гаригууд маань загасны ордонд одоогийн байдлаар аялж байгаа. Тэгэхээр 3 сарын ихэнх хугацаанд таны хувьд нэлээд хариуцлагатай байх шаардлагатай үе бол эхэлнэ. Ажил дээрээ гаргаж ирсэн зарим нэгэн алдаагаа засах, залруулах,
зарим нэгэн байдлаар одоо хууль дүрмийн байгууллага, сургууль соёлын асуудал, за тэгээд нэлээд олон шийдэх ёстой асуудлуудыг энэ үеэр бол та шийдэх гэж явах нэ. За нөгөө талаасаа бас хуулийн байгууллагатай зөрчилдөөн маргаан үүсэх, шүүх, цагдаа, сэргийлэх гэдэг зүйлүүдтэй холбогдсон ямар нэгэн маргаан зөрчлийг та эргэн одоо үүсгэх юм уу? Эсвэл энэ үеэр эргэн сэдрэх боломжтойг анхаарна уу? Тэгэхээр бол энэ үеэр таны хувьд дахин одоо ажил төрөлтэй холбогдсон, за тэгээд байгууллагынхаа ямар нэгэн албан тушаалтантай холбогдсон асуудлыг эргээд нэлээд одоо эрчимжүүлэн хөөцөлдөх шаардлагатай болох нь байна. За ажил төрөлгүй зүгээр ажил хайж байгаа хүмүүсийн маань хувьд энэ үеэр мэдээж танаас хуучин одоо ажилд орох гээд өгсөн, өргөдлөгсөн газар чинь холбоо тогтоохыг өгөөсөхгүй байна. За нөгөө талаасаа ажил хайгаад та нэлийн идэвхтэй ажлын байран дээр явах гэдэг юм ажил одоо хөөцөлдөх өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд бас эргээд танд нэлээд олон ийм хариуцлагууд ажлаас, карьераас, байгууллагаас чинь ирэх нь байна. Тэгэхээр бол нэлээд завгүй сар бол болох нэ гэж бол эхрүүдэд маань гарч ирж байна. Тэгэхээр эхрүүдийн маань хувьд завгүйгаас гадна хэртэлт маань охины ордонд болж байгаа. Тэгэхээр энэ хэртэлт маань таны хувьд гэр бүлийн ах トゥ самраг садан харилцаа холбоон дээр маш их идэвхтэй. За нөгөө талаасаа энэ хэртэлт маань таны тодорхой хэмжээгээр гэр бүлийн амьдрал, ах トゥ самраг садантай холбоотой асуудал төр шийдэл байхгүй, үл ойлголцолтой, эсвэл тэдний амьдрал бас тодорхой хэмжээний идэвхтэй өөрчлөлтүүд гарч ирэх. Нөгөө талаасаа таны хувьд өөрийнхөө бодсон бодол санааг нэлээд хэрэгжүүлэхийн тулд маш их идэвхтэй энэ үеэр одоо ажил карьерийнхаа холбогдлолтой асуудлыг их хөөцөлдөх. За тэгээд мэдээж одоо энэ үеэр бусдтай маргалдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ялангуяа өөрийн чинь ажил төрөл дээр энэ ухралт энэ хөдөлгөөн маань хийж байгаа нь таны ямар нэгэн одоо хуучин хийгээд бүтээгээд ард нь гарчиг гэж ирсэн ажлуудыг дахин сэдрэн. Нэг зүйлийг хэлэхэд бол шинэ зүйл төлөвлөөд хэрэггүй, хуучин зүйлүүдийг илүү их төлөвлөгөө гарган амжуулъя гэж бодож ирсэн, хий гэж бодож ирсэн зүйлүүдэд идэвхтэй болгох хэрэгтэй. Нөгөө талаас болохоор энэ ухрах хөдөлгөөнөөр одоо дуусгаагүй олон ажлуудаа дуусгаж ард нь гарах бүрэн боломжтой юм таатай үе байгаа. За таны хувьд болохоор буд гариг маань нэг төрлийн танаас хэлсэндээ хүрэхийг шаардна. Тэгэхээр зарим тохиолдолд ажлаа амжуулахын тулд бус хүмүүсийг бас юу гэдэг ажилдаа туслуулах, магадгүй бус хүмүүсийг тодорхой хэмжээнд өөрийнхөө хүсэлтэд хүрэхийн тулд тодорхой хэмжээнд ашиглах гэх юм уу, иймэрхүү сөрөг асуудлууд танд үүсэхийг үгүйсэхгүй ба хүмүүс энийг чинь олж харснараа танд бас нэлээд олон асуудлууд бас үүсэхийг, эсвэл ховж ажил карьер дээр чи үүсэхийг бол үгүйсэхгүй сар байна. За хэртэлт бол нэг төрлийн таны хувьд бодол санаанд чи илүү олон шийдмэг алхмуудыг хийхэд нөлөөлнө. Шийдэж чадахгүй байсан олон асуудлыг чинь шийдэхэд их тусалсан ийм шийдлүүдийг 3 сарын 3 танд өгнө. За нэг дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд сар хэртэлт танд маш чухал нөлөөтэй. За альва хэртэлтүүд ялангуяа сар хэртэлт таныг удирддаг сар хэртэлтэнд өртөж байна. За тэгэхээр энэ бол таныг тэр чигтээ өөрийгөө одоо болон бодол санаандаа за өөрийнхөө бизнес, ажил төрөл дээр ах トゥ самраг садантайгаа холбогдсон асуудал дээр ямар хуу өөрчлөлтийг гаргах вэ? За ерөнхийдөө бол бага ярьж хийх. За тэгснээ эргүүлээд жижиг шажиг хэл одоо ховж хөөцөлдөхөөс илүүтэйгээр илүү томоор харж, томоор сэтгэж, илүү их сурч мэдээ гэсэн юм сэтэл зүйлүүдийг төрүүлсэн юм хэртэлт болон бод гаригийн ухрах хөдөлгөөн танд болох нь байна. Тэгэхээр бол танд ямар ч байсан хол ойрын чимээ, мэдээ энэ хэртэлтээр бол тань руу чиглэж जैन. Тэгэхээр холоос мэдээ сонсох, хол улс оронтой холбогдсон ямар нэгэн төлөвлөгөө урд нь одоо төлөвлөж ирсэн, хий гэж бодож ирсэн ажлууд болон мэдээнүүд таныг чиглэн ирж байна.
За нөгөө талаасаа бас энэ үеэр таны хувьд бодол санааны хувьд их тийм зөв шийдлүүдийг гаргах боломжийг бол ухрах хөдөлгөөн маань танд өгж байна. Ямар ч тач таны хувьд ажил бизнесээрээ дамжуулан ямар нэгэн зүйл паблиш хийх, ямар нэгэн зүйл таны хувьд идэвхтэй урам зориг өгсөн нөлөөллүүдийг бол авчирна. Гол анхаарах зүйл гэвэл мэдээж та гадаад дотоодын чиглэсэн ажил бизнес хийдэг бол тооцоолол тэгээд захиалж байгаа бараа бүтээгдэхүүн юм уу, гэрээ хилцээр юм уу, ажил төрөл дээрээ алдаа гаргасан асуудлууд хэтэрхий их өөдрөгөөр асуудлыг хараад жижиг шажиг зүйлүүдийг анхаараагүй өнгөрөх бүрэн боломжтой байгаа учраас ямар нэгэн бизнес хийдэг хүмүүс маань буруу тооцоолсон захиалга дутуу, санхүүгийн мөнгөний сайзны хэмжээ хязгаарны хувьд буруу тооцоололтыг үүсгэх өндөр боломжтой гэдгийг анхаараарай. За нөгөө талаасаа хуучин ямар нэгэн сургууль соёлд орё, боловсрын гадагшаага чиглэе гэж ирсэн бол танд мэйл ирэх, магадгүй сургуулиас чинь холбогдолтой дутуу бичиг зүйлүүдийг танаас хүсэх, эсвэл та эргүүлээд олж мэдснээрээ дахин сургууль соёл хөөцөлдөх гадагшаага чиглэсэн ажлууд ч юм бол эргээд дахин таныг идэвхтэй болгоно гэж бол харагдаж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд хэрвээ та оюутан бол энэ үеэр сургууль соёл, боловсрал юм уу, төгсөх гэдэг зүйл дээр их анхаарлаа хандуулах, багштайгаа харилцаа их зөв үүсгэх, зөв ойлголцлыг үүсгэх шаардлагатай. За нөгөө талаасаа өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгахгүй байхыг хичээх хэрэгтэй. Таны үзэл бодол, таны итгэл үнэмшил бусдтай зөрчилдөхийг өгөөсөхгүй харагдаж байна. За нөгөө талаасаа таны хувьд ямар ч байсан итгэх аливаа зүйлд итгэх итгэл чинь нэлээд итвэхчгээс гадна цаашдын ажил карьер дээр чинь дахин өсөн дэвжгэд танд сурч мэдэх ёстой ямар зүйлүүд байгаа вэ гэдгийг илэг судалсан эргэл хайгуул хийсэн юм үе танд эхэлж байна. Тэгэхээр бол таны хувьд илүү өөдрөг, за тэгээд илүү их нэтвэхтэй, зарим тохиолдолд деталуудыг мартсан иймэрхүү үйл явдлууд итвэхтэй болж байгаа гэдгийг анхаарах хэрэгцээтэй байна. Ихэнх тохиолдолд 3 сар бол танд ээлтэй саруудын нэг байна. Нөгөө талаасаа таны бодсон бодол, хүссэн хүсэл мөрөөдөл эргээд өөрийн чинь позитив буюу эерэг амьдралыг харах өнцгөр чинь асар итвэхтэй өрнөхөөр харагдаж байна. За Арслангийн орд. За Арслангийн ордныхны маань хувьд энэ ирж байгаа бод гаригийн ухрах хөдөлгөөн бас энэ хэртэлт маань тэрчгтээ 3 сар. За санхүүгийн их тийм том өөрчлөлтүүдийг та олж нээх сар байна. Таны хувьд 3 сар тэрчгтээ ер нь цаашид ямархуу байдлаар мөнгийг олж байгаа юм. Тэгвэл эргээд илүү яаж их санхүүжилттэй болох гэх үү, санхүүгийн эрхчлөөнд хүрэх үү гэх үү, эннийхээ сонирхлын дагуу, энэ бодлын дагуу, энэ зорилгын дагуу та маш их эрэл хайгуул хийсэн саруудын нэг бол танд болж байна. 3 сар бол танд тэр чигтээ эрэл хайгуул, за дээрэс нь мөнгө санхүү, банк санхүү, ажил бизнесийн холбогдлолтой дахин яаж өөрийнхөө карьер, ажил бизнесийг илүү өргөжүүлэх үү гэдэг дээр маш олон урд нь олж мэдээгүй мэдээллүүдийг энэ үеэр цуглуулах нь байна. Тэгэхээр таны хувьд 3 сар тантай өрсөлддөг хүмүүс ямар хүмүүс байдığım юм уу? Таны салбарт ямархуу хүмүүс илүү итвэхтэй байгаа. Тэд нар юу хийж байгаа? Тэд нар ямархуу байдлаар санхүү орлогоо олж байгаа гэсэн нэг тийм эрэл хайгуулын ийм горим руу шилжин. За тэгээд бас урд нь мэдээгүй байсан хүмүүсээс сонссон мэдээллүүд танд эргээд ажил карьер болон таны зорилго дээр ч их олон тийм том өөрчлөлтийг авчирна гэх юм нэг төрлийн та том эргэлтүүдийг зорилго дээрээ тавих гэж байна гэсэн. Тэгэхээр таны санхүүгийн хувьд цаашдын санхүүгийн зорилгоч гэдэг юм уу, таны мөнгөтэй холбогдсон асуудлууд хэр доктортой байгаа. Ер нь таны ирээдүйн юу гэдэг дараагийн жилүүдэд та юу хийж явж байх юм, орлого ашиг чинь ямар байх юм, санхүү чинь ямар байх юм гэдэг дээр нэлээд эрэл хайгуул хийснээрээ та энэ бод гаригийн ухрах хөдөлгөөнөөс их амжилттай гарч эхлэн 3 сарын 20 хүртэл болж игэл та
илүү одоо эргэл хайгуул хийж илүү олон төлөвлөгөөнүүдийг боловсруулж урд нь мдэггүй байсан мэдээллүүдээ олж авах шаардлагатай. Учиргүй одоо мэдсэн зүйлээ шууд бусдад гаргаж юм уу шууд ажил хэрэг болгох гэж яарад бол хэрэггүй байна. Болж өгвөл одоо өөрийнхөө асуудлуудыг бизнесийн сэтгэл зүйн төлөвлөгөөний хуримтлалын бүхэл асуудлуудаа анхаарна. За банктай холбогдсон асуудлууд иргэн үүсэх боломжтой. Хэрвээ үр ширтээ бол таны хувьд үр ширтээ холбогдсон болон банктай холбогдсон асуудлууд бол энэ үеэр үүснэ. За нөгөө талаас болохоор таны хувьд эргээд 3 сард одоо сар хэртэлт маань таны өөрөө чинь бас санхүүгийн байршил дээр болж байгаа учраас таны хувьд одоо энэ янзаараа одоо цаашид ямархуу байдлаар үрлэг зарлага маань явагдахын, за орлого ашиг маань ямархуу байдлаар нэмэгдэхин, хасагдахын, юу эндээс болох уу, юуг илүү эхлүүлэх үү гэдэг дээр маш том одоо эргэлт хийх юм боломжийг өгсөн, эргэж харсан, өөрчлөх юм сэтлэр эргэл хайгуул хийсэн юм таатай сар бол болно. Орлого ашигын хувьд нэг бол их өсөлттэй, нэг бол уналттай нэг ийм сар бол танд болохоор харагдаж байна. За нөгөө талаасаа хин нэгэн хүн танд бас өөрийнхөө удаан хугацаанд цуглуулсан мэдлэг боловсрлоос, эд материалаас, эд зүйлээс хуваалцах боломжтой ийм сар байна. Тэгэхээр энэ сар бол ер нь бол их тийм бусдыг сонсож эргээд эргцүүлсэн, төлөвлөсөн, эргэл хайгуул хийсэн ийм сар болж өгнө. Эргээд таны хувьд 4 сар хүрэхэд бол нэлээд одоо энэ хайсан олсон зүйлээрээ ажил төрөл амьдралдаа хэрэгжүүлэх юм эерэг өөрчлөлтийг бод гариг маань урагшлах хөдөлгөөн өгөхөд танд өгж эхлэх нэ. За охины орд. За охины орд маань энэ бол их чухал сараа. За таны хувьд өнгөрсөн одоо 18 сарын турш болж ирсэн асуудлууд таны хувьд одоо ингээд ер нь бол төгсгөл болж дуусж байна. Тэгэхээр танд бол одоо эргээд хаалт болоод байсан, саад болоод байсан, бусдаас өөрөөс шалтгааллах бүхэл асуудлууд бол энэ хэртэл дээр угаагдан арилж юм уу хэртэн шинжлэгдэж байна. Тэгэхээр сар битүүрж байгаа. Таны ордонд сар маань битүүрч хэртэлтийг бол татж байгаа. Тэгэхээр таны хувьд таны амьдралаас танд үүсчихсэн ачаа, танд үүсчихсэн саад, бэрхшээлүүд хөнгөрөх нэ гэж та ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бол охинуудын маань хувьд нэлээд олон зүйлүүдийг одоо өнгөрсөн жил хагасын туршуул одоо явуулсан, илүү бусдыг ойлгосон, илүү их одоо өөрчлөгдсөн ийм хувь тавилангийн өөрчлөлтүүд таны амьдрал дээр болсон. Зарим талаараа их хүнд, зарим талаараа ч гэсэн маш их сэрэлт одоо авсан, сэрсэн ийм одоо жилүүд бол өнгөрсөн байна. Тэгэхээр энэ сэрэлт одоо энэ зүйлүүд таныг эргээд бусдыг харах өнцөг дээр маш их өөрчлөлтүүдийг өгсөн байна. За нөгөө талаасаа бас таны амьдрал дээр харилцаа холбоон дээр ч маш олон нэг талаараа эерэг боловч нөгөө талаараа маш олон зүйлийг сурахад нөлөөлсөн хүмүүс, зүйлүүдийг бол танд амьдрал дээр чинь татсан байна. Тэгэхээр бол энэ зүйлийн үд хаалга хаагдаж одоо таны хувьд бол таныг юуч хоошин татахгүйгээр эргээд таны хувьд маш олон нээлттэй олон өөрчлөлт алхмуудыг амьдралдаа хийж эхлэх нэ гэсэн. За нөгөө талаасаа болохоор таны хувьд ухрах хөдөлгөөн хийж байгаа энэ одоо үйл явдал маань таныг харилцаа холбоон дээр болж байна. Тэгэхээр хэрвээ та жишээлбэл одоо салт сарнаа дудааг байгаа бол энэ бол эргээд X чинь иргэн одоо харилцаан дээр чинь гарч ирэх. За дээрэс нь одоо харилцаан дээр чинь урд нь дуусгаагүй байсан асуудлуудыг иргэн сэдрэн гаргаж ирэх нь байна. За нөгөө талаасаа бас одоо гэр бүлтэй хүмүүс маань гэр бүлийн харилцаан дээр илүү их ойлголцлыг илүү даван туулж ярилцах, ойлголцох юм боломжуудыг үүсгэж байна. Хэрвээ та одоо бизнес хамтрагч зүйлүүдтэйгээ зөрчилтэй маргаантай байсан бол энэ үеэр иргэн сэдрэн гарч ирэх нь байна. Нөгөө талаасаа бас одоо таны хувьд
нэлээд олон шийдлүүд гаргасан, урд нь одоо алдаа мадаа үүсээд байсан асуудлуудаа эргэн цэгцэлсэн, ялангуяа бусдтай холбоотой, буруу ойлголцолтой холбоотой, үл ойлголцолтой холбоотой асуудлуудаа эргэн харсан ийм одоо зүйл рүү бол сүүлийн удаа энэ хэртэлтийн дагуу бол өрнөн өнгөрнө. Тэгэхээр одоо жишээлбэл нэгэнт одоо таны хувьд гэр бүлийн харилцаан дээр салалт үүссэн бол энэ үеэр одоо final гэх үү те төгсгөлийн одоо шат руугаа орох боломжийг үүсгэж байна. Салаад удсан хүмүүсийн маань хувьд X чинь одоо гарч ирж ямар нэгэн харилцаа холбоон дээр чинь урд нь яригдчихсэн асуудлуудыг эргэн сөхөхөд бол нөлөөлж байна. Ганц биеуд маань энэ үеэр эргээд одоо юу гэдэг ямархуу хүмүүстэй та болцож ямархуу хүмүүсийг амьдралтаа оруулж ирэх вэ гэдэг дээр эргээд анхаарсан өөрчлөлтүүдийг их татж байна. За энэ үеэр мэдээж яг таны хувьд бол гэрээ хэлцээр хийх шинэ бизнес эхлүүлээд бол хэрэггүй болж өгвөл таны хувьд энэ үеэр одоо дуусгаагүй байсан олон ажлуудаа дуусгаж амжуулъя гэж бодож байсан олон амжуулах хэвээр асуудлуудаа дуусгаж уулзъя гэж бодож байсан хүмүүстэйгээ эргэн уулзаж шийдлүүдийг гаргасан, үл ойлголцлуудыг даван туулсан ийм таатай үеийг бол өгж байна. Тэгэхээр бол таны хувьд энэ 3 сард бол маш олон зүйлүүдийг шийдэж, цэгцэлж, нэг тийш нь шийдэж, цэвэрлэгээ хийх одоо бүрэн боломжийг хангасан ийм сар өөрөө байна. Ялангуяа таны урданд хэртэлт ирж байгаа. За нөгөө талаас болохоор хит их хүмүүст найзснаасаа болж та бас нэлээд олон асуудлуудыг татна гэдгийг анхаарах хэрэгтэй. За ялангуяа одоо охины ордны мандалттай хүмүүсийн хувьд бол энэ хэртэлтээр бас эрүүл мэнд дээр анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Сэтгэл санаа их хямрах, их мэдрэг болох, их уйлмаар санагдах юм уу одоо ийм мэдрэмжүүд төрөх нь байна. Нэг төрлийн одоо эморох гэх юм уу те одоо иймэрхүү зүйлүүд их болно. Тэгэхээр энэ үеэр болж өгөл мэдэрч байгаа бүх мэдрэмжүүдээ гаргах хэрэгтэй, уйлмаар уйлах хэрэгтэй, тавгүй байгаагаа ойлгож илэрхийлэх шаардлагатай, өөрөөсөө нуух, бусдаас нуух шаардлагагүй. Мэдээж одоо хэртэлт болж байгаа энэ үедэд таныг илүү их цэвэрлэх, энергийн хувьд их өөрчлөх, дахин шинэ одоо эрчмийг тань руу бэлтэж байгаа учраас болж өгөл өөрийнхөө эмоцийг нуухгүй байхыг хичээх хэрэгтэй. За нөгөө талаас болохоор харилцаа холбоон дээр хүмүүст хэл хязгаараа татаж, үл ойлголцол үүссэн хүмүүстэйгээ мэдээж хэлхий гэсэн зүйлүүдээ хүртэл хэлэх бүрэн боломжийг бас үүсгэж байна. За энэ хэртэлтээр бол ингээд маш олон их цэвэрлэгээ таны амьдралд явагдаж 3 сарын 20 гэхэд бол ихэнх асуудлууд бол таны талд шийдэгдэж маш олон зүйлүүд дээр та эргээд олон шийдвэр гаргах боломжтой ийм хүчлэгийг амьдралтаа та татах нэ. Дараагийн орд бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордныхны манд хувьд энэ ирж байгаа хэртэлт, энэ будгаргийн ухрах хөдөлгөөн таны хувьд амьдралын хэлбэр, өдөр тутмын цаг нар, нөгөө хуучин төлөвлөж исэн дайтууд, хуучин төлөвлөж исэн хийн дуусгана гэжсэн ажлууд бүгд ард гараасаа гарч ирнэ. Тэгэхээр бол энэ хэртэлттэй энэ будгаргийн ухралттай сард та маш завгүй байна. Хамгийн завгүй байх хүмүүсийн нэг бол одоо жинлүүрийн орд байх нэ. Тэгэхээр жинлүүрийн ордныхны маань хувьд энэ ирж байгаа хэртэлт таны хувьд магадгүй одоо хуучин хийнэ гэд ширээн дээрээ тавьсан байсан зарим бичиг цаас хийнэ гэж одоо бодцоод орхисон байсан зарим нэгэн одоо эрүүл мэнд цаг нарын дайет одоо дасгал сургуульд хоол хүнсний зүйлүүд энэ үеэр их идэвхтэй болно. За нөгөө талаасаа болохоор танд ажлын байран дээр өөртөө чинь ямар нэгэн байдлаар асуудал үүсгэх зүйлсүүдтэй та нүр тулна. Тэр нь хамт ажилладаг хүн байж болно. Тэр нь таны одоо өөрийн чинь ажлын зохион байгуулалт зүйлүүд ч үүнд бас гарч ирэхийг үүсэх. Хамгийн их одоо органайз хийдэг одоо сар бол таны хувьд 3 сар байдаг. Тэгэхээр бол наад зах нь одоо хувцсны шүүгээгээ зэгцлэх, наад зах нь таны хувьд одоо
хоол хүнстэй холбоотой, галт тогооны холбогдолтой, цэгцэх, органайз хийх, цэгцлэх, шийдэх, цэвэрлэх, туслах, цаг нартай дасгал сургалт хийх, зөв хооллох гэд бүхий л зүйлүүд бол энэ үеэр сэдрэн гарч ирнэ. Ялангуяа ухрах хөдөлгөөнийг хийж байгаа энэ бод гарагийн нөхцөл байдал таны хувьд дээрх зүйлүүдийг эргэн сэргээх, эргэн анхаарах боломжийг үүсгэнэ. За хоол боловсруулах хэрэгтэй, ходоод гиз хямрах гэдэг зүйлүүд бол идэвхтэй. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. За нөгөө талаасаа өөрийнхөө одоо комфорт зоноос гарах боломжийг бол энэ хэртэлт танд өгнө. Тэгэхээр хэртэлт маань таныг өөрийнхөө айдснаас гарах, өөрийнхөө одоо нуугддаг сэтгэл зүйн хэсгүүдээс ил гарч өөрийнхөө асуудалтай нүр тулахыг бүрэн одоо харуулсан үйл явдлуудыг энэхүү хоёр гариг маань одоо энэхүү хоёр нөхцөл байдал маань өгнөө. Тэгэхээр бол магадгүй зарим маань энэ үеэр ажилласаа гарч чадахгүй хуучин ажилтайгаа одоо ингээд зууралтаад байдаг. Магадгүй энэ үеэр одоо зарим маань өөрийнхөө яг ингээд тухтай хэсэгтээ илүү удаан хугацаанд оршоод яг нүр тулж чадахгүй олон асуудлууд нүүрэн дээр чийлтод байхад ингээд цухтагаа явуулсан бол энэ үеэр нүр тулах нэ гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг хүсэж исэн ажлын байран дээр очихын тулд ажилласаа эхлээд гарах нь байна. Шинэ ажил хайх нь байна. Эсвэл одоо ажлын байран дээр юу болохгүй байгаа энэ болгоныг хэлж яриад эргээд шатараат асуудалд хандах нь байна. За эргээд шийдэж чадахгүй байсан олон одоо эрүүл мэндэд холбогдсон олон одоо эмчилгээ, домчилгоо магадгүй одоо эмчид үзүүлэхээс ахуулаад шинжилгээ өгөхөөс ахуулаад маш олон завгүй юм үйл явдал, ажлын хажуугаар эрүүл мэндийн хажуугаар хийх ёстой араасаа цугларсан маш олон ажлууд болон хуучин тусгаагүй байсан ажлуудаа энэ сар дамжуулж авах нь таны хувьд асар ашигтай, асар үр дүнтэй. За тэгээд энэ сар бол таны хувьд дайснаа даван туулсан ийм одоо олон зүйлийг амжуулсан завгүй сар болж өнгөрнө гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд энэ ирж байгаа бод гарагийн ухрах хөдөлгөөн сар хэртэлт бол таны бүтээлч сэтгэхүй. За өөрийн чинь урд нь дурлаад өнгөрч исэн, хийх гээд өнгөрч исэн, сонирхоод өнгөрч исэн олон одоо тийм зүйлүүд төр чинь бол ухрах хөдөлгөөнийг хийж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр таны хувьд мэдээж хуучин дурлж исэн айл хэдэн жилийн өмнө магадгүй та хичээлж исэн одоо бүжгээрээч гэдэг юм уу, эсвэл спорт орооч гэдэг юм уу, хөгжмөөрөө ч юм уу. Ямар нэгэн хобби, дур сонирхол, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хайх, өөрийгөө илэрхийлэн харуулдаг нэгэн хэсгийг хариуцдаг таны астрологийн чартны хобби, дур сонирхол, өөрийгөө илэрхийлэн харуулах байдал дээр бод гараг маань ухрах хөдөлгөөн хийж байна. За эргээд таны хувьд нийгэмшил, харилцаа холбоо, нийгмийн хүрээлэл, найз нөхөд, community хэсэг дээр сар битүүрч хэртэлт үүсгэн гэсэн. Тэгэхээр таны хувьд найз нөхөд, хүрээлэл, нийгэм, ер нь хүмүүс танаас юу хүсэж байна гэдэг нэг тийм чухал биш болж ирнэ. Тэр бол одоо нэг төрлийн ойлгомжтой зүйл болохоос гадна за энэ миний найз юм байна, энэ миний найз биш юм байна. За энэ хүмүүс ийм юм байна, би ийм юм байна гэдгээ их ингээ ялгаж салгасан ийм үе рүү бол орж байгаа. Тэгэхээр таны хувьд 3 сар тэр чигтээ өөрийнхөө дур сонирхлыг нэгт тавьсан, өөрийнхөө хүсэл зорилгыг нэгт тавьсан, өөрийнхөө би гэдэг үзлийг илүү их өнгөлж торцсон ийм одоо сар болно. Жишээлбэл та хүмүүстэй адилхан юм хийдэг байж болно. Адилхан ажил, адилхан чиглэлийн төстэй, бизнес төстэй, ажил төстэй одоо юу ч хийж болно. Гэхдээ энэ дундаас би гэдэг хүний онцгойрол юу юм гэдгийг энэ сард бол та илүү их эрэлхийлнэ. Өөрийн чинь загвар, өөрийн чинь хувцлалт, өөрийн чинь сонирхол, өөрийн чинь хобби, өөрийн чинь дизайн гэдэг юм уу. Энэ болгон таны хувьд маш чухал. Эсвэл өөрийн чинь одоо хийж байгаа зүйл юугаараа илүү онцгой юм, юугаараа илүү бусдаас өөр юм гэдгийг илүү харуулсан юм шийдэл рүү та орно. За ихэнх тохиолдолд энэ үеэр таны хувьд
Өөрөө өөртөө итгэлтэй байх, өөрийнхөө нөгөө нэг алдагдсан дотоод одоо эрүүл эго гэж хүнд бас байх бүрэн боломжтой тий. Тэгэхээр тэр эрүүл эгогоо илүү их өнгөлж тордож, өөрийгөө илүү их таньж, өөртөө илүү их итгэлтэй байх боломжийг энэ одоо хэртэлт маань нэг талаасаа таны найз нөхдийн зан характер танигдсанаараа тэдний одоо зориг, тэдний хүсэл мөрөөдөл танигаас өөр байснараа эргээд таныг ийм нөхцөл байдал руу хүртэл оруулахыг үгүйсэхгүй байна. Тэгэхээр хилэнцүүдийн маань хувьд 3 сард өөрийнхөө авиас бэлэг, өөрийнхөө зарчим, өөрийнхөө эго, өөрийнхөө сонирхол, хобби, өөрийнхөө үзэл бодол зарчимдаа, өөрийгөө харуулах байдалдаа, өөрийнхөө аз жаргалтайгаар илэрхийлэх байдалдаа илүү их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэртэлтээр нэлээд олон найз нөхд чинь, хүрээлэл чинь танаас холдох нь байна. Өнгөрсөн 1 жилийн турш гэсэндээ холдсоор ирсэн байна. Тэгэхээр одоо бол таны хувьд айгаад ах зүйл байхгүй. Илүү өөртөө анхаарлаа хандуул, өөрийгөө хайрал, өөрийгөө сонс. Би хинбэ? Би юу хүсдэг вэ? Юунд дуртай вэ гэдгээ илүү их олж мэд. Энийгээ хэрэгжүүлснээр эргээд та амьдралаас аз жаргалыг илүү их мэдрэх ийм боломжийг бол бүрдүүлж байна. Илүү их үр хүүхэдтэй цаг хугацаа зарцуул, илүү их үр хүүхэдтэй анхаарлаа хандуул, илүү их олон одоо бүтээлч зүйлүүдийг үр хүүхэд гэр бүлтэйгээ илүү их хийж бүтээх. За нөгөө талаасаа бас нэг төрлийн одоо идэвхтэй олон шин сонирхолтой хоббинуудыг хүртэл та энэ сард одоо олж мэдэж эргээд өөрийгөө үүрээ дамжуулан зөвөр илэрхийлэх бүрэн боломжийг энэ 3 сард та нээж байна. За энэ дараагийн орд бол номын орд байна. За энэ будгаргийн ухрах хөдөлгөөн сар битүүрч байгаа энэ үеуд бол таны ажил карьер болон таны гэр бүлийн амьдрал хаана амьдарч байгаа вэ? Хинтээ амьдарч байгаа вэ? Эцэг их, орон байр, газар нутаг, үйл хөдлөх хөрөнгө гэсэн ийм зүйлүүдэр чинь болно. За тэгэхээр ухрах хөдөлгөөн хийсэн энэ одоо гаргууд маань магадгүй таны хувьд хамгийн түрүүнд гэр бүлтэй холбоотой, орон байртай холбогдсон, газартай холбогдсон ийм одоо зүйл рүү шилж төлөвлөгөө хийн. Магадгүй таны хувьд энэ үеэр нүүх, суух, эсвэл шин төлөвлөгөө гаргах, эсвэл орон байраа засах, орон байраа өөрчлөх, орон байрандаа өөрчлөлт гаргах гэх мэтчлэн олон өөрчлөлтүүдийг бол татж байна. Ажил, карьер одоо юу гэдэг таны паблик одоо олон нийтэд харагдах, юу хийдгээрээ танигдах, юу хийдгээрээ харагдах, юу хийдгээрээ илүү их одоо өөрийгөө харуулах гэдгээсээ илүүтэйгээр энэ 3 сар танд эцэг эхтэй чинь холбоотой, гэр бүлтэй чинь холбогдсон олон ийм анхаарах ёстой зүйлүүд бол эхэлж байна. Тэгэхээр энэ хэртэлтээр бол таны хувьд ажил карьерийн хувьд гэхээсээ илүүтэйгээр гэр бүлийнхэнтэйгээ цаг хугацаа бүрдүүлэх, тэднэртэй ямар нэгэн төлөвлөж исэн ажлуудаа эхлүүлэх, эсвэл гэр бүлдээ ямар нэгэн зүйл амлсан, хийх гэжсэн, бүтээх гэжсэн зүгээр наазах нь гэртээ холбогдсон, гэртээ хэрэгцээ шаардлагатай зүйлүүдийг хүртэл илүү их цуглуулсан, анхаарсан, төлөвлөсөн ийм өөрчлөлтүүд бол гарч ирж байна. Тэгэхээр бол таны хувьд орон байртай холбогдсон асуудал дээрээ хуучин дуусгаагүй байсан зүйлүүдэд дуусгах. За нөгөө талаараа бол одоо жишээлбэл магадгүй та гэрээсээ ажиллах, эсвэл магадгүй та гэртээ ажиллаа илүү их авчирч хийх, эсвэл таны хувьд эргээд ажил төрөлтэй холбогдсон одоо ямар нэгэн урд нь одоо хийжсэн зүйлүүд чинь хувьд ямар нэгэн зүйл дуусгар болох буюу сар маань одоо битүүрж гин тэгээ хэртэж гин. Тэгэхээр нэг ажил одоо дуусгар болж дараагийн шинэ ажил эхлэхэд та илүү их бэлдсэн ийм үеийг 3 сард илүү идэвхтэй та өөртөө татж байна. Тэгэхээр 3 сар тэр чигтээ таны хувьд ажлаа дуусгаад илүү гэр бүлтэйгээ цаг хугацааг өнгөрүүлээд гэр бүлдээ илүү их анхаарлаа хандуулахаас гадна амьдарч байгаа газартаа илүү их одоо олон зүйлүүдийг хийх, төлөвлөх болон хийж дуусгах шаардлагатай юм уу бол үүсгэж байна.
Таны карьерийн байршил дээр сар битүүрэл болж байгаа маань ямар нэгэн зүйлийг ойлгомжтой болгоод дуусгал болгоод хаагаад дахиад шинэ зүйл эхлүүлэхэд танд юу хэрэгцээтэй байгааг эргээд төлөвлөх. Ямар нэгэн зүйл дуусгар болж ямар нэгэн зүйл шинээр эхлүүлэх юм төлөвлөгөөт үйл ажиллагааг та 3 сард илүү их төлөвлөх нэ. За нөгөө талаас болохоор 3 сард таны хувьд гэр бүлийнхэнтэйгээ маргалтахаас, гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөөн үүсгэхээс зайлсхий. Ямар нэгэн үлдлэх хөрөнгөтэй холбогдсон зөрчилдөөн маргаан бас энэ үеэр үүсэх, гэр бүлд үүсэх өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа бас гэртээ их тийм завгүй олон үйл явдлууд өрнүүлсэн юм сар өөрөө бас болох нь байна. За нөгөө талаас болохоор таны хувьд 3 сард харилцаа холбоотой буюу харилцаа холбоон дээр ч бас нэлээд олон шинжилт өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл зарим маань номын ордны зарим маань энэ үеэр гэр бүлийн харилцаа юм уу, ирмийн харилцаан дээр нэг зүйлийг өөрчлөх шаардлагатай болох нь байна. Энэ нь эргээд таны дотоод сэтгэл зүй, та хоёрын харилцаа холбоо, цаашдын амьдралд чинь дахиад нэг шинэ алхам тавихад нөлөөлөх үс юм зөвлөгөөн гэх үү, ярилцах гэх үү, ойлголцох гэх үү юм шийдлүүдийг үүсгэсэн юм сар болно. Тэгэхээр бол таны хувьд гэр бүлийн харилцаа, ирмийн харилцаа, бизнес хамтрал төр ч гэсэндээ томоохон шийдэл үүсгэсэн юм өөрчлөлтийг татсан сар болно. Тэгээд эргээд 3 сарын 20 гаргаад таны харилцаа холбоо, ажил, карьерийн том шинэ эхлэл, шинэ эрчмүүд энэ 3 сард болж өнгөрөх нэ. За энэ дараагийн орд бол матрын орд байна. За матрын ордныхны маань хувьд энэ 3 сард болж байгаа ухрах хөдөлгөөний энерги сар битүүрч хэртэлт болж байгаатай холбогдож ярьж байгаа мэдээлэл дээр за таны хувьд энэ сард эрүүл мэндэд анхаарах ёстой саруудын нэг бол мөн байна. За нөгөө талаасаа бас энэ сард та итгэл үнэмшил, таны зорилго, за таны хувьд өөрийнхөө дотоод сэтгэл зүй юу гэмдэ таны хувьд бол энэ сар та ягаад ч юм за сурж дууслаа. Одоо бол миний хувьд сурсан зүйлүүдэд яаж ажил хэрэг дээрээ илүү их чиглүүлэх үү гэдэг ийм бодлуудыг маш их авна. Эрүүл мэндэ бас анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбогдсон бас зарим нэгэн хууч өвчин, сэдрэх, ядаргаанд орох гэдэг зүйлүүд бол энэ 3 сард бол идэвхтэй байна. Тийм учраас үүн дээр анхаарлаа хандвал болж өгвөл цаг нараа зүү зохицуул хитрхи их олон зүйлүүдэд та анхаарлаа хандуулад байсан бол энэ сард болж өгвөл мэдрэлийн ядаргаанаас зайлсхийх хэрэгцээтэй. Дээрээс нь өөрийнхөө сурч мэдсэн зүйлүүдийг яаж ажил болох уу гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгцээтэй. Зарим маань энэ үеэр сургууль соёлоо хүртэл төгсчиж болно. Энэ хэрэгтэлт бол дараагийн 6 сарын турш эрчимтэй байдаг учраас магад таны хувьд төгсөх жил чинь болчихсон. Тэгээд сургууль соёлоо төгсөх юм боломжоор хангагдсан юм үйл явдлыг энэ хэрэгтэлт маань бол татахыг үгүйсэхгүй байна. Дээрээс нь бодгарыг ухрах хөдөлгөөн хийж байгаа маань таны хувьд эргээд маш олон завгүй урдны төлөвлөж исэн ажлууд бас араасаа гарч ирснээрээ танд нэг төрлийн завгүй бас нөгөө төрлийн төлөвлөх ёстой ойрын аялал, богино аялал, хүмүүстэй холбоо тогтоох, ярилцах, ойлголцох. За дээрээс нь ажил бизнес төр чи ямар нэгэн саад бэрхшээл гарч ирэх юм бол энэ үеэр анхаарлаа хандуулж идэвхтэй байх. За нөгөө талаасаа бол таны хувьд энэ сард салбараа нээх, бизнесээ өргөжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлүүд гарч ирнэ. Энэ маань бод гаригийн нөлөөлөлтөй холбоотой учраас та ажлаа 3 сарын 20 гээд илүү их чиглэх бүрэн боломжийг бол 3 сар мараа өгч байна. За нөгөө талаасаа таны хувьд
аливаа зүйлийг их детальны харахыг хүсэх, аливаа зүйлийг илүү их одоо ажил хэрэг болох гэж хичээх. Зарим маань энэ үеэр шинэ хэл ус сурах, гадны хэл ус сурах. Зарим маань энэ үеэр одоо илүү их одоо сошиал дээр идэвхтэй байх гэсэн иймэрхүү одоо шийдлүүдийг бол 3 сар бол өгч байна. 3 сарын 20-д гаргаад таны хувьд аливаа төлөвлөсөн, сурч мэдсэн зүйлүүдийн чинь үр дүнгууд бол танд гарч ирнэ. Матруудын маань хувьд бол санчир гарыг саяхан байршлаа хоньны орд руу хийсэн ба. Тэгэхээр ягаад ч юм одоо нэг төрлийн маш олон зүйлүүдийг сурч мэдэх, хийж бүтээх таны одоо баг тарих нерв систем бол айгүй идэвхтэй болж байгаа үе байна. Тэгэхээр энэ 3 сард болж игэл одоо олон мэдээллийн 90-100-д амьдарч байгаа таны хувьд ядаргаа, мэдрэлийн ядаргаа, эсвэл олон зүйлүүдийг нэг дор хийх гэж хичээж байгаа маань таныг маш их одоо нойргүй хүртэл болгох, маш их олон зүйлүүд эргцүүлэх, маш их ижээ санаанууд боловсруулагдах, маш олон шинэ зүйлүүдийг турших гэж үзэх үнээсээ шалтгаалan таны хувьд маш завгуугаас гадна ядаргаанд орох юм боломжтой гэдгийг анхаарч хийж байгаа зүйлүүд дээр их анхаарлаа хандуулах, нэг зэрэг ажиллахаасаа илүүтэйгээр багаар одоо мэдээллүүдийг боловсруулах шаардлагатай ийм одоо сар бол 3 сар байх нэ. За Бомбейн ордныхны маань хувьд. Бомбей ордныхны маань хувьд энэ 3 сар хэртэлт болон будгаргийн ухрах хөдөлгөөнд танд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ? Санхүүгийн байдал дээр чинь таны хувьд төлөвлөгөө дахин шаардагдах нэ. Тэгэхээр таны хувьд мөнгө санхүүгийн асуудал гол анхаарлын төвд 3 сар төрчихтэй явна. За нөгөө талаасаа таны үрлэг зарлага бол юу болж байгаа вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. 3 сар таны хувьд нэг төрлийн одоо санхүү дээрээ гаргаж байгаа зарлага, мөнгөө хадгалах байдал, үрэх байдал дээр маш их анхаарал ирж байна. За хадгалж исэн зүйл ямар нэгэн байдлаар одоо төлөвлөөгүй зарлага үрлэгт гарахыг үгүйсэхгүй харагдаж байна. За дээрэс нь төлөвлөөгүй зарлагууд бас их гарахыг үгүйсэхгүй харагдаж байна. За дээрэс нь таны хувьд бодол санаа хэлж ярьж байгаа зүйлүүдэд зөв илэрхийлэх шаардлагатай байна. Ихэнх тохиолдолд та бусдтай буруу ойлголцол үүсэх, маш их хэмжээгээр мөнгө өрөх, санхүүгийн асуудлаас болж маргах гэдэг энэ зүйлүүдээс зайлсхий. Тооцоолол гаргадаг дэвтэртэй болох, эсвэл төлөвлөгөө гаргадаг дэвтэртэй болох шаардлагатай харагдаж байна. За хэртэлт бол таны хувьд 3 сарын 3-нд таны өөрийн чинь айдас, дотоод асуудлууд, өөрөө өөртөө итгэлгүй байдлууд бүгдийг чинь өөрчилсөн нэг төрлийн одоо та өөрийнхөө сэтгэл зүйн гацаа саадуудыг давсан ийм өөрчлөлтийг 3 сард нэг талаараа давуу талын хувьд бол хийх нэ. Тэгэхээр бол таны хувьд 3 сар бол тэр чигтээ айдсаа даван туулж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хэртэлтийн дагуу одоо юу гэдэг илүү нуугдмал биш, илүү нээлттэй болох боломжийг 3 сар танд өгч байна. Идэж ууж байгаа зүйл дээр анхаарлаа хандуулж, өөрийнхөө биеийн аль нэг хэсэгт болон эрүүл мэндэд анхаарах бүрэн боломжтой сар байна. За хэртэлт сар битүүрэл маань таныг илүү өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бод гарыг ухарж байгаа ч гэсэндээ таны хувьд өөрийгөө илэрхийлэх, ярилцах, ойлголцох гэдэг зүйлүүд маш их идэвхтэй болж байгаа. Тэгэхээр энэ идэвхтэй байдал маань таныг нэг төрлийн дараагийн санхүүгийн одоо эрэл хайгуул, дараагийн мөнгө олох боломжийг чинь хангаж өгнө. Зарим маань энэ үеэр шинэ ажилд орох, шинэ ажлын байранд очих, зарим маань энэ үеэр одоо юу гэдэг нь санхүүгийн олон өөрчлөлтүүдийг амьдралдаа татах, за маш их ярьж хэлж ойлголцох шаардлагатай асуудлууд санхүүгийн байдал дээр гарч ирэх. За хэртэлт маань таныг өөрөө өөртөө найдаж сурах, өөрийгөө илүү их үнэлж сурах, өөрийгөө илүү ойлгож сурахад илүү дөхөн болсон ийм өөрчлөлтүүдийг бол танд өгч байна. Тэгэхээр бол энэ үеэр та
магадгүй эмчтэрийг очих юм бол илүү шүд ам, эрүү амтай холбоотой хэсгүүд идэвхтэй болно. За магадгүй таны хувьд энэ үеэр өөртөө зориулж эмэг юм уу эсвэл ямар нэгэн үнд зүйлийг худалдаж авах өндөр боломжтой болох нь байна. Зарим маань энэ үеэр өөрийнхөө одоо дотор нуугдмал байдаг сэтгэл зүйн дотоод асуудлуудаа илүү их нээлттэй ярьж хэлэх, ойлголцох юм боломжоор бод гариг маань ухрах хөдөлгөөнийг хийж байна. За загасны орд, хамгийн сүүлийн орд бол загасны орд байдаг. Загасны ордныхны маань энэ ирж байгаа бод гаригийн ухрах хөдөлгөөн тантай шууд холбоотой. За таны ордонд энэ загасны ордонд бол ухрах хөдөлгөөн бод гариг маань хийж байна. Тэгэхээр таны хувьд гэмтэл бэртэл авах, бусдад буруу ойлголцох, өөрийгөө буруу илэрхийлэхээс зайлсхийх шаардлагатай. Таны хувьд энэ хэртэлт маань таныг илүү их өөрийгөө харуулах, ойлгуулах, өөрийгөө экспресс хийж, бусдад таниулах гэдэг ийм сэтэл рүү бол өгнө. Нөгөө талаас таны хувьд одоо хожим өнгөрсөнд болсон асуудлуудаа амьдралаасаа нэг мөрсөн явуулах. За магадгүй одоо зарим тохиолдолд таны хувьд энэ хэртэлт маань таныг илүү өөртөө анхаарлаа хандуулах, бусд хүмүүс цаг хугацаа хандуулахаас илүүтэйгээр өөртөө цаг хугацаа хандуулах, өөрийгөө анхаарах, өөрийгөө таних, өөрийгөө ойлгох гэдэг рүү илүү их идэвхтэй чиглүүлнэ. Өөрийгөө таньж мэдснээрээ таны хувьд бусд хүмүүс цаг хугацаа гаргаж, бусд хүмүүсийн араас хөөцөлдөх биш. Илүү өөрийгөө ойлгож, өөрийгөө таньж, өөрийгөө нээх гэдэг энэ боломжийг бол энэ хэртэлт өгөхөөс гадна 3 сард таны амьдралд нэг одоо тийм томоохон таатай үйл явдал гарч ирэх бүрэн боломжтой. Та бусдын нүдэнд илүү их тод харагдах, бусдын нүдэнд илүү их нээлттэй харагдах, бусдын нүдэнд илүү их одоо юу гэх юм бэ? Жишээлбэл та одоо ажил хүртэл хайгаад явах та энэ 3 сард илүү олонний нүдэнд тусах, хүний нүдэнд тусах. За илүү их олон одоо өөрийгөө илэрхийлсэн ийм өөрийгөө сорьсон ийм зүйлүүдэд хүртэл орох юм бол та илүү их амжилттай, идэвхтэй нөлөөллийг бол өөртөө татчихна. Тэгэхээр бол таныг 3 сар тэр чигтээ гэрэлтэн харуулах, өөрийгөө харуулах, өөрийгөө таниулах гэдэг дээр маш таатай эерэг өөрчлөлтүүд бол татж байгаа сар байна. Бод гариг ухрах хөдөлгөөн хийж байгаа ч гэсэндээ таны хувьд өөрийгөө таньж, өөрийгөө ойлгож, өөрийгөө зөвөр илэрхийлж сурахад маш их нөлөөтэй юм таатай үе. Та урд урдныхаасаа илүү их ярих, урд урдныхаасаа илүү их хийх, бүтээх гэдэг ийм эрчим одоо энергиуд бол тань дээр их идэвхтэй болно. Таны ордонд нар, ангараг, сугар, бод, хэртэлт, ухрах хөдөлгөөн одоо бүгд одоо идэвхжиж байгаа үе. За таны хувьд эсрэг талын харилцаа холбоон дээр чинь сар битүүрч хэртэж байгаа маань хуучин харилцаа холбоонууд бол таны амьдралаас унах нь байна. За шинэ харилцаа холбоо орж ирэхэд энэ хуучин харилцаа холбоо явах шаардлагатай болдог. Нэг зүйл хаагдаж нөгөө зүйлийн үе таалга нэгдэхэд заавал эхний харилцаа холбоо, эхний хуучин харилцаа холбоо гэдэг юм уу? Таны амьдралаас бүрэн өссөн одоо энэ хэртэлтээр хувь тавилангаараа өөрчлөгдөж шинэ харилцаа холбооны үе таалга таны харилцаа холбоон дээр нэгдэх ёстой болдог. Тэгэхээр энэ сүүлийн одоо хэртэлт маань таныг сүүлийн нэг удаа харилцаа холбоогоо дахин цэвэрлэх, дахин нэг явуулах гэдэг ийм хэлбэрлэл рүү бол оруулна. Үүний дараанаас ахуулаад таны амьдрал дээр шинэ харилцаа холбооны үе таалга нэгдэх нь байна. Тэгэхээр бол ингийн тулд та илүү их өөртөөгөө цаг хугацаа, өөртөөгөө илүү их харьцаа үүсгэх шаардлагатай. За ганц биеуд маань энэ үеэр маш олон одоо шинэ нээлтүүдийг өөрөөсөө олж нээн, маш олон өөрийнхөө давуу тал, дутуу тал, зан чанаруудыг бол олж нээн. Өөртөө үүдэг потенциалуудыг хүртэл одоо загасны ордныхны маань хувьд энэ бод гаригийн ухрах хөдөлгөөнөөр бол олж нээх нэ. Тэгэхээр бол маш амжилттай саруудын нэг бол өөрөө 3 сар загасны ордныхонд байна. Яагаад тэгэхээр өөрийнхөө нуугдмал давуу талуудыг хүртэл олж нээх. За дээрэс нь бас эргээд хэрэгцээгүй болсон, харилцаагүй болсон, амжилтгүй байгаа, бүтэхгүй байгаа харилцаануудаа амьдралаасаа нэг мөр явуулж эргээд өөртөө анхаарлаа хандуулж өөрийгөө олж нээн гэдэг бол таны хувьд маш олон энергийн хувьд ч тэр маш олон одоо амжилттай нээлтүүдийг дараа дараагийн амьдрал, дараа дараагийн ажил, карьер, харилцаануудтай бол татах
боломжийг өгж байгаа ийм одоо сар байна. Тэгэхээр бол эргээд өөрийгөө нээж, өөрийгөө бүтээж, өөрийгөө олох гэдэг ийм гайхалтай өөрчлөлтийг бол энэхүү хоёр одоо гариг үүдийн нөлөөлөл маань загсуудад маань өгч байна.